Байцгаана уу? Энд мажтай юм байна. За та бүхэн өнөөдөр Яв намаас уншиж өгье гэж бодсон юм. За Яв 1. Тэгэхээр нэгэн өдөр Бурхны хөвгүүд өөрсдөө эзний өмнө үзүүлэхээр ирэхэд тэдний дунд сатанж бас ирв. Тэнгэрлэг Бурхны оршихуй сатан юу хийгээд явж идэг үлээ. Бурхан сатан хоёр нэг дор байхгүй гэж зарим хүмүүс онлууд теологууд ярьдаг. Жишээлбэл ариун сүнстэй хүн чөтгөр байж болохгүй ч гэх юм уу. Гэтэл би үнэхээр ариун сүнстэй иш үзүүлдэг бүр тэр байтугай идэвхжүүлэлт хийдэг хүнээс хүртэл бозор сүнс гарахыг харж байсан. Би өөрөө хөөж байсан хүн. Надаас хүртэл гарч байсан шүү. Эхэндээ би баргал би итгэгч биш байсан болов энэ төр гээл юу яаж гимших вэ гэж хэцүү байсан үе. Хүмүүс их ихтэй ярьдаг л да. Ян ноёг хараад харж нэг эзэн тэр хүнийг яв шийтгсэн гэж ярьдаг. Одоо хин шийтгснийг харъя л да. Эзэн сатаанд чи ханаас ирв гэхэд сатан эзэнд хариулан газар дэлхий дээгүүр хэрэн гисүжилсээр ирлээ гэв. Эзэн сатаанд миний бол явын талаар чи бодов. Түүн шиг бурхнаас имэдэг бозор муугаас айлдаг гим зэмгүй шулуу шудар хүн газар дэлхий дээр ганц чалга гэв. Тэгэхэд сатан эзэнд хариулан яв утга учиргүйгээр бурхнаас имэдэг гэж юу? Та түүний дээр болон түүний гэр орон түнд байгаа бүхний дээр бүх талд нь хэрэн босгоогүй гэж юу? Тэгэхээр хэн хэрэн босгосон байна? Бурхан. Бурхан Явын газар сайгуу түүний гэр орон түнд байгаа бүхний дээр бүх талд нь хэрэн босгосон учраас сатан түнд хүрч чадахгүй байж л тээ. Та түүний гарын бүтээлийг өрөөж түүний эд баялаг нутагт нь олширлоо. Харин одоо өөрийн мутраас сунганд түнд байгаа бүхэнд хүрэж тэрээр таны нүүрэн дээр таныг зайлшгүй харах болно гэв. Тэгэхэд эзэн сатанд үзэгтэн түнд байгаа бүхэн чиний мэдлэлт байна. Чи түнд гараал бүхрэг гэжээ. Тэгэхээр эзэн зөвшөөрсөн үү? Зөвшөөрсөн. Гэтэ сатан муухай хуурж байгаа тэний бүхнийг хийж байгаа. Ингээд сатан эзний оршихугаас зайлан оджээ. Түүний өвгөд бахад өөрсдийн хамгийн том ахын гэрд эцгэж дар суцгаж байсан өдөр явр нэгэн илж ирж үхрүүд газар хагалж элчнүүд хажууханд нийтэшэлж байв. Севачуд довтлогч тэдний булан авчээ. Тэд бас зарснаа нэг элдний ирээр хөнөөс мөгөө би ганцаараа танд хэлэхээр зүхтааж ирлээ гэв. Ингээд л аимшгууд эхэлж байгаа. За дайн болоод хамаг юм хураагаад авчихсан байна. Тэгээ сатан зөвшөөрөл болгосон бурхан. Гэхдээ энэ бүхнийг сатан өөрөө хийсэн. За чи өөрт нь хүрж болохгүй шүү гэж хэлсэн. Тэгэхээр энэ бүхнийг сатан хүрж байгаа гэсэн. Сатан юу хийж чаддаг байх нь хартаа. Дайн болгоод бүх мал хөрөнгөний авчиж чадчихээн. Тэнгэрээс бүхний гал бууж хонин сүрэг болон зарсныг чинь шатаан утгсан бөгөөд тэгээд бөгөөд би ганцаар танд дэлэхээр цутааж ирлээ гэв. Яг үндэ энэ бурхны гал байгаагүй. Энэ бол чөтгөрийн гал байсан. Яагаад вэ гэвэл сатан энэ бүхнийг хийж байгааг мартаж болохгүй шүү. Чи хүрээрээ гэж хэлсэн. Хонин сүрэг болон зарсныг чинь шатаан утгсан гэж. Түүнийг ярьж байтал өөр нэгэн масарч халдайчдын 3 бүлэг дэрэмж тэмээнүүдийг дээрэмдэн авч зарсныг элдний ирээр алсан бөгөөд би ганцаараа танд хэлэхээр цухтааж ирлээ гэв. Алж устгаж сүртгэж байгааг харж байна уу? Түүнийг ярьж байтал өөр нэг бас ирж таны хөвгөд охид том ахыхаа гэрт эзэгэн дар сууцгаж байтал харагтун цүлийн цанаас их сайлгдагдсан босч байшингийн 4 булаг цогсонд байшин залуусын дээрээс нурж тэд өгсөн бөгөөд би ганцаар танд хэлэхээр цухтааж ирлээ гэв. Ингээд бүх хүүхдүүдээ алдчих байгаа. Цүлийн цанаас салхитэгдээд байшин булангийн цохоод тэд бүгдийг нь алж гिच. Бурхан үнэхээр тэрийг хамгаалж байсан гэсэн үг. Тийм учраас сатан цохиж чадахгүй байсан гэсэн үг. Ингээд яа босон нүмергөө урж толгоон үсээс суулган газар унан мөргөө тэрээр бихий хэмлэнс нүцгэн ирсэн. Би тийшээш нүцгэн буцна. Эзэн өгсөн, эзэн зайлуулан авлаа. Эзний нэр алдар шиг гэв. Яг энэ үед энэ яа хуурдагдаж байгааг харах хэрэгтэй. Эзэн зайлуулан авлаа гэж хэлж байгаа. Үнэхээр сатан бүхнийг хийчээд тэгээд эзэн хийсэн юм шиг бүх бурууг нь эзэн чихэд л байж байгаа гэсэн үг. Яв нүгэл хийсэнгөө бурхныг ч буруутгасангүй. Ингээд цааш нэрээ унших юм бол эзэн сатан чи ханаас ирв гэдэл дахиад асуудаг. Сатан эзэнд хариулан газар дэлхийгээр хэрэн гисүүчлсээр ирлээ гэв. Эзэн сатан миний бол явын талаар чи бодов? Түн шиг бурхнаас имэдэг бузар муугаас айлдаг гим зүггүй шулуун шудар хүн газар дэлхий дээр нэгч байгалга. Ямар ч учир шалтгаангүйгээр түүнийг сүрүүлэхээр чи намайг түүний эсрэг төрхирсэн боловч тэрээр үнэн шудраг байдлаа хадгалсаар л байна гэв. Сатан эзэнд хариулан арсыг арсаар тийм ээ өөрт байгаа бүхнийг хүн амийнхаа төлөө өгдөг юм. Харин одоо өөрийн мутраас сунгаж түүний яс ба махан түргэж тэр таны нүүрэн дээр таныг хараах болно гэв. Тиймээс эзэн сатанд үзэгтэн тэрээр чиний мэдлэлт байна. Зөвхөн түүний аминд хүрч болохгүй гэв. Ингээд сатанд их мэдлийн өгч байгаа юм.
Тэгээд сатан эзний оршихугаас явж Явыг хөлийнх нь улаас толгоон орой хүртэл нь яр хатанганд бариулав. Хэн бариулав гэж хичсэн байна? Сатан эзний оршихугаас явсныхаа дараа Явыг хөлийнх нь улаас толгоон орой хүртэл яр хатанганд бариулав. Тэгээд үнс нормонтууд сууж байхдаа өөрийгөө маажих гэж варын хэлтэрхий яав. Өнөөдөр би эзэнтэй ярьж байсан юм. Чи Яв намайг дахиж уншаарай гэж хэлсэн. Би Яв намайг уншаарай гэхэд олонд би заримдаа эзнээс имэдэг. Юу л болох гэж байгаа бол гэж айдаг. Тэгсэн чинь энд би гүтгэгдсэн байгаа үстэй гэж бурхан хэлсэн. Яаж гэсэн чинь сатаны хийсэн ажлыг намайг хийсэн гэж гүтгэсэн байгаа гэж харахгүй байна уу гэж хэлсэн. Би хөөх яана би дандаа ингэж бодсон шүү дээ гэж би ч гэсэн бодож байсан. Тэр бид бас заримдаа сатаны хийсэн ажлыг бурхан хийсэн шиг ярьдаг. Яах вэ? Эзэн зөвсөрсөн гэсэн гэдэл харж байгаа зүтэй гэдэл хэлтгэлтэй зарим хүмүүс. Гэхдээ хин хатгаж байгаад хийлгэж байгааг нь сайн харах хэрэгтэй. Эцтэй мэдээж бүх юм сайн сайхны төлөө байдаг. Явын амьдрал сайхан зэрэгээ дуустдгийг бүгдээрээ мэднэ шүү дээ. Тэгэхээр сатан юу хийдгийг хараараа сул дорой нэг ингэж бүү бодороо сатан тэнгэрээс гал буулгаж бод чадаж байна. Олон дайм самруулыг бий болгож чадаж байна. За ингээд хүнийг өвтгөж чадаж байна. Юу хийж байгааг нь харж байгаа биз? Сатаны юу хийж байгааг хардаг байх юм бол та нар үнэхээр сайн. Түүний тул бурхныг мэдэрээ. Бурхан үнэхээр сайн гэдгийг бүү мартаараа. Үнэхээр сайн шүү бурхан. Шинэ гэрээнд амьдарч байгаагаа бас мартуузаа. Бид хуучин гэрээнд биш шинэ гэрээнд байгаа. Бурхан одоо сатаныг сонсохыг хүсдэггүй. Сатаныг доош нь хайсан. Үнэхээр Иесус цавдлагдахад сатан хаягдсан билээ.